За 675 дугаар тест болохоор өмнө ажилласан 669-ийн нэлийн төсөөтэй тест байна. За дараах ингээ бодисуудыг бид нар эхлээд карбонил тийм нэгдлүүд байгаа юм байна. Тэгэхээр эдрийг болохоор эхлээд натрий борооч төрөөр ангижруулах юм байна. За тэгээ натрий борооч төрөөр ангижруулчингуудаа яах вэ гэхээр хөхрийн хүчлэлтэй халаагаад дегидратацжуулах уралд оруулна гэсэн үг. За ингэнгүүт яах вэ гэхээр бидрээс юу асуусан бэ гэхээр зөвхөн нэг алкен зөвхөн ганцхан алкин үүсгэж байгаа тэр бодисыг бид нар сонгох юм байна. За эхлээд эдрийг бүгдээр ингэ нийлүүлээ. Ангижруулаа биччихье. За ангижруулахаар яах вэ гэхээр харгалзах дан холбоотой спиртүүдээ үүсгээд явна гэсэн үг. За ингээд спиртээ үүсгээд ингээд явхад OH гэсэн үг. За одоо хэдүүлээ эндээс усгүйжүүлэх уралд оруулна гэсэн үг. Усгүйжүүлэх уралд оруулахаар яах вэ гэхээр энэ OH маань хажуу талын цэг дээрх H алдна гэсэн үг. За ингээд OH-тай холбоотой H-уудыг хэдүүлээ энэ дээр эхлээд ингээд гаргаад биччихээр за эхний тохиолдлоо харахад яах вэ гэхээр эхний тохиолдол яах вэ гэхээр дегидратацжуулах уралд орохын тулд энэ цагаанаар хөрөөсөн OH2 алдагдаад ус үүсгэнэ. За харин энэ OH-ийн хувьд ярих юм бол яах вэ гэхээр энэ цэнхэр OH-ийг ярихаар яах вэ гэхээр энэ ногоон H эсвэл улаан H2-ийн аль нэг нь алдагдана гэсэн үг. Тэгэхээр аль нэг нь алдагдах боломжтой байгаа учраас эндээс хоёр янзын бүтээгдэхүүн үүснэ гэсэн үг. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн үүсвэ гэхээр эхний хэн харны төлөө бодохоор улаантай тохиолдолд яах вэ гэхээр энэ нүүснэ. За ногоон нь алдагдсан үед яах вэ гэхээр энэ нүүснэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр дээр хоёр янзын алкин үүсчихэж байгаа учраас бид нар нэгдүгээр хариултыг бол сонгож болохгүй гэсэн үг. Тэгэхээр бидний хариулт автоматар зүгээр яг тест бүгэлж байгаа тохиолдолд автоматар шууд 2 3 болоод хувирчнаа л гэсэн үг. Бүгдийг зурж үзэх шаардлагагүйгээр. Гэхдээ яг энэ дээр багш нь зураад өгчээ. За одоо дараа нь энэ хоёр дахь юг харахаар яах вэ гэхээр за энэ OH энэ H-тай алдагдана. Харин энэ цэнхэр OH нь яах вэ гэхээр энэ ногоо 2 OH-тай алиг нь алдсан адилхан бүтэц үүсгэнэ. Яагаад тэгэхээр энэ маань молекул нэг төвөөрөө тэгшимтэй молекул байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс ганцхан ямар алкин үүсвэ гэхээр яах вэ гэхээр ийм л алкин үүснэ. Цаана одоо хэрвээ нөгөө талаас нь зурчиж чагаар энэ хоёр алкин маань болохоор тэнхлэхээр эргэчээр адилхан болчих учраас. За 3 дугаар нэгдэл дээр аваад үзсэн бол яах вэ гэхээр энэ цэнхэр OH нь энэ H-тай ногоон OH нь энэ ногоон H-тай алдагдж байгаа тохиолдолд бүгдээрээ дегидратацжуулах уралд орох боломжтой. Хэрвээ OH нь ногоон байжгаад цэнхэр H2 алдагдах юм бол энэ маань энэ цэнхэр OH одоо дегидратацжуулах уралд орох боломжгүй болчихно гэсэн үг. Ингээд эндээс үсэх ганцхан боломжтой бүтээгдэхүүн нь болохоор энэ болно гэсэн үг. Ингээд үсгээр 2 3 зүв байгаа учраас бид энэ дээр 675 дээр бол C хариултыг сонгох юм байна.